Төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд чуулганы нэгдсэн уралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын хороо шилжүүлсэн. Байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн нэг саналын томьёололоос санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хувилбар болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.